Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн элбэгдорж өнөөдөр Дамдаржаагийн аманд байрлах модлог ургамлын цэцэрлэгт очиж мод тарилаа. Өнгөрсөн хугацаанд ер нь энэ байгаль орчны чиглэлд 4 удаа зарлиг гарсан байгаа. Тэгээд эхний зарлиг маань 2010 онд гарсан энэ мод тарих өдрийг бий болгох тухай. Тэгээд манай ард иргэд бүгдээрээ мэдж байгаа. Жилд 2 удаа модоо тарьдаг. Тэгээд энэ зарлиг гарснаас 9 удаагийн ийм одоо мод тарих арга хэмжээ зохион байгуулагдсан. Нийтдээ манайхны гаргаж байгаа тооцоогоор бол 7 сая мод Монгол орны хэмжээнд тарьсан байна гэж байгаа. Тэгэхээр энэ бол нэлээд их ажил хийгдсэн. Эндээс бас нэг сайн гарсан үр дүн болвол одоо энэ модыг ингэж өрсөлж ургуулдаг аж ахуй нэгжүүд их олон байгуулагдсан. Ажлын байр их бий болсон. Зүгээр ой модонд ургаж байгаа одоо өөрөө ургаж байгаа модыг ч авчирад хот газар тарихаар тэнд байгаа ойгоо сүйтгэхэд байна гэсэн үг шүү дээ. Харин энд одоо нэг цөмөө таядаг самраа ч юм уу яг тэрнийхээ одоо самраар ингээ модоо тариад энэ олон төрлийн модыг ингэж тарихаар яг л нэг нь бол нэг мод, 1000 нь бол 1000 мод, 100000 модоор нэмэгдээд байгаа. Тэгэхээр энэ утгаараа их сайн. Дээр нь ийм байдлаар модоо үржүүл тарих юм бол амьдрах чадвар насар өндөр. Манайхан нэг ярьдаг мод тарих яах вэ? Цаашаа яаж ургуулах уу гэж. Яг ингэж тарьсан мод бол 90% амьдарч яах гэсэн ийм судалгаа байгаа. Анх 2010 онд ерөнхийлөгчийн зарлиг гарч жил бүрийн 5-10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн Бям гарагт бүх нийтээр мод тарих өдөр болгон зарласан юм а. Энэ чинь өөрөө нэг модыг тарьж ургуулна гэдэг чинь асар их хөдөлмөр шүү дээ. Бүтэн жил явж ижил ийм болж байгаа шүү дээ. Тэгээд эн чинь цаашаага дахиад 4 жил ингэж ургуулах хэрэгтэй. Тэгээд энэ үлгийг нь соёлно ингэж ажиллана. Яг хөөхд өсөхтэй адилхан байхгүй юу? Одоо үрнээс нь ахуулаад нэгсэндээ шаруудааны ширхэг шиг байхад нь ахуулаад нэг модыг 3 дахин шилжүүлэлт хийжээж бид нэр дараагийнхаа байгальд хүлээлгэж мод болоход нь явуулдаг. Тэгэхээр та бүхэн бас яг энд хичнээн төрлийн мод тарьж байна. Манайх энэ жил 11 төрлийн модтай байгаа. Одоо тэгэл гацуур, улаас, бургас, нарс гэл тий шархвайлс. Тэр одоо модыг одоо ингээд анх одоо үрээр нь тарьдаг гэж штэ тийм ээ. Тэгэхээр одоо хичнээн нас хүрэхээр нь одоо яг байгальд одоо шилжүүлсэн болох. Нэгсэндээ манайх 2-оос 3 настайд гаргадаг байгальд нь. Байгальд гарахтаа мод бас нэр төрлөөсөө шалтгаалаад хэдэн жил болчихж гарах уу гэдгээсээ болно. Улс амьтны захиалга хэр зэр байна, хэдэн настай мод авъя гэж энэ тэрийг болтол наслуулна. Ер нь тэгэл байгальдаа бол 2-оос 3 настайд гаргадаг. Улсын захиалгаар тэрийг том болгоод 4-өөс 5 жил, 10 жил болсож иж хүний захиалгыг биелүүлдэг. Хувийнхыг бол модлог ургамлын цэцэрлэгт одоогоор навчид болон шилмүүст 11 төрлийн мод тарьж байна.